Зимээрэ ток шоуны шинэхэн дугаар эхэлж байна. Бид нэр өнгөрсөн 3 дахь өдөр лайвыг хийдэг. Гэхдээ хийж амжаагүй их олон бэрхшээл цаад учрлаа. Дээрээс нь зочин маань өнгөрсөн 7 хоногт бас тодорхойлсон учраас бид нар лайвыг хийгээг байгаа. Өнөөдрийн зочин бол сая Нью-Йорк Fashion Week-дээр орсон их инээд муутай бүсгүй байна. Загвар өмсөгч Энэрлийг бид нар урьж оролцуулж байна. Тэгээд Энэрлд ирсэн баярлаа. За. Урьж оролцуулсан баярлалаа. Яа энэгэд. Наад зөв яриа гэхээр энэ төр даа. Яа, ер нь зөв яриа гэдэг нэрийг сонсоод чамд ямар сэтгэл төрж ирсэн? Мэдгүй. Яс инээдтэй л юм байна те. Зөвөн гэдэг үгийг хэрэглэдэг үү? Хэрэглэдэг л үү дээ. Ямар талаас хэрэглэх үү? Та. Зөвөн тийм гой кул ч ваацгаа хөтлөсөн гэдэг. Тэгвэл өнөөдрийн зочин бол Аазгаа хөдлөгсөн зочин байна. Тэгээд өнгөрсөн дугаар дээр амгаа орсон. Амгаа бол Энерлийн X гэдгийг та бүхэн мэдж байгаа те. Тэгээд ингээх гоё уялдаа холбоотой цаанаасаа л нэг бүх зүйл таарад их сайхан мэдээж төрж байна. Тэгээд эхлээд бүгдээ Энерлийн хувийн амьдралаас нь мэдээллийг авцгаая. Ер нь гэр бүлийн талаас тэгээд Энерлиг бол маш олон хүмүүсээс лайваар оруулаад өгөөч. Ялангуяа хөвгүүд бас бага насны охтууд нэлээд тэгжсэн их үлгэр дуурайл авдаг байх гэж бодож байна. Тэгээд энэрл хинтэйгээ одоо амьдрдیں۔ Айл хит хүүхдээ бага нас хаана өнгөрсөн. Одоо ер нь миний санаж байгаа нэг 20 гаруй настай байх тийм. Би нэг амсаа мэддэв шиг. Би мэдэхгүй шүү. Зүгээр нэг загварын тэмцээнд орж байхад л нэг нас нь хальт сонсч ирсэн. За. Хинтэйгээ амьдрдээ. Одоо чажаатай, чажаагийн ээжтэй хүүтэйг амьдардаг. Хүүтэй. Би харин дээр нэг бэлийг оруулж яхад бас асууж ирсэн. Нэг хүүхд төрсөн юмжсэн бохгүй хоёр. Тэгэхээр би хүүхдтэй болцсон байж магадгүй гэж бодож ирсэн. Гэхдээ ингээд би мийж харахаар тий хүүхдтэй болоогүй байх гэж би ер нь таам байлжсэн бохгүй. Нэлээд олон хүмүүс мэдхгүй байх л та. Хин гэдэг. Саруулсан. Аль хэд хүүхд вэ? Би нэгт хүүхд, том хүүхд. Тэгээд аав ээжийн талаас нэг дүүтэй. Хоёлоо жоохон, нэг нь 3-тай, нэг нь гад. Нэлэхтэн нэртэй юм шүү те. Одоо эмэгтэй насыг асууж болдгоо л те. Оны нас асууж те. Ялгаатай юм уу? Эсвэл жилийн нас асууж. 21-тэй. Ямар жилтэй? Хаа жилтэй. Түрүүн бас лайв хийж байхад мэдээж эхлээд завгарын талаас карьерийн асуухан зүйтэй болов гэж бодож байна. Сая Нью-Йорк Fashion Week-д орсон. Тэр бол бараг Монголоос хамгийн анхны тохиолдол. Яг хуваараа гэрээсэн. Хуваараа орсон. Тийм, ер нь бол Монгол дизайнеруудтайгаа бол би ч гэсэн өмнө оролцчихлаа л та. Тэгээд яг сая болохоор яг юу гэдэг юм бэ? Агентлагтай гэрээгээд яг модельуд өөрөө бие дагаад явжсэн л анх модель. Ямар агентлагтай гэрээ хийгээд ямар сүлжээгээр гэрээ хийчихв? Muse Model Agency гэдэг агентлагтай гэрээсэн маа. Тэгээд түрүүжил нэг баярмагчтай Нью-Йоркт очсон байхгүй. Тэгээд аюу тийм азтай ч гэх юм уу тийм тохиоллоор тийм эйженсигийн тийм скаут гэж хүмүүс өдөө штэ. Тийм хүнтэй танилцаад тэгээд гэрээ хэрэглэсэн. Тэгээд гэрээ хийгээд 3 жилийн гэрээ. Тийм 3 жилийн гэрээ. Нууц шил одоо хэдэн төгрөгөөр гэрээ хөө загвар өмсөгч. Бас бүсгүүчүүд одоо загвар өмсөд миний амьдрал тодорхой хэмжээнд баттай болох болов гэдэг тийм бодол өгдөг шүү дээ. Ер нь бол агентлагтай гэрээ хийлээгээд мөнгө бол өгдөг. Яг агентлагын ажлыг нь олж өгвөл хувь аваад би ч гэсэн өөрөө хувийг аваад тэгэл ажилтдаг. Хэдэн үн авдээ? 30%. Гадаад их ч гэсэн үү? Тий. Оо зөв. Загварын карьер яаж эхлэв? Анх ямар агентлагт орж ирсэн? Анх торохт оруулчихсан манай ээж намайг. Хэдэн настай байсан? 14 юм уу 5 ч. Тэгээд зүгээр анх яг энэ салбарын талаар мэдтгүүлсэн л та. Тэгээд нэг загвар өмсгч болъё ч гэж боддог. Зүгээр юу ч боддог л яваад орсон. Тэгэл Ямс өндөр байсан бах те. метр 73 хувцасан. Тэгээд аюу таалагтаад тэгэл оюун гэрэл багш маань ч гэсэн ер нь чи гайгүй чадах юм шүү өнтрий. Тэгээ ер нь тархи угаалгадал яваад байна. Дахна штэ. Торохт оюун гэрэл багшлтайсэн. Аа зөв. Тэндээс гараад Монгол хөдөл агентлагт хийсэн орсон. Монгол модель агентлагт Face of Mongolia төрүүлээд дараа нь Болормагш маань манай агентлагт орохгүй мө гэд. Тэгээ орчихсон.
Ер нь би зүгээр ингэж боддог байхгүй мэдээж амгаачаас хэлжсэн яг нь Монгол хэлний агентлагт орсон бай гэхээр миний хувийн карьерт илүү хэрэгтэй байсан те гэж хэлжсэн. Гэхдээ ер нь бол торогоос их надад чанартай эйженси юм шиг санагддаг байхгүй. Тэгээд анхны багшаасаа ингээд би одоо ингээд Монгол мэдээлэл рүү орлоо гэхэд манай багш нар юу гэж хэлжсэн юм. Жон дурамчхан хүлээж авахгүй юу? Яг оюун гэрэл багш маань өөрөө Монгол мэдээлэл л та. Тий. Торгын талаас жоохон дургуутсан. Гэхдээ нэг тийм амар илтмэлт бол тийм байгаагүй. Яг шийдвэрээ өөрөө л гаргасан. Зинвэра ток шоуны хамтран ажиллагч Project Lounge Club. Одоо бол тэнд 3 жилийн гэрээ тим чинь байнга ирж очин байд юм уу эсвэл тэндээ нэмсэн суурин байд юм уу? Ер нь бол яг fashion season гэж байдаг. Яг fashion week-тэйгээ ойролцоо. Тэнгүүт тэр үе дээр нь л юм бол явах юм бол ажиллахтай гэсэн. Тэр нь хэдэн сард үдээ? Одоо 2 сард fashion week эхэлж байгаа. Тэгээд 9 сард гэдэг нь 2. Тэгээд ерөнхийдөө бол модельүүд чи 2 сар мар явчихдаг шүү дээ. Тэгэл буцаж ирээл. Гэтэ суурьч бас болно л доо. Чойж юу гэж байна? Удаан хугацаагаар явахаар? Юу хөө. Арай ямар удаад юм бэ гэхгүй. Гүг. Би бинийхээ ажил их оролцоод байдаг шин. Одоо илүү нэг хайд урлын яриа эхлэхээс өмнө арай өөр зүйлийн жоо хөнгөн сэдвэр хоёул ярьж байгаа тийш ороо тий. Энэр л одоо метр хэд гэлээ? Метр 81. 81. 14 5 тавхтаа 73 байсан гэдэг бол маш өндөр байна гэж би бодож байна. Би ч одоо бараг нэг 73 байна уугүй юу. Тэгээд Face of Mongolia гэдэг тэр нэг тэмцээнд төрөлхтөг жил чинь би орж илүү. Тийм хаа. Тийм бах тий. Тэгээд би нэг эбэх битэр нэг утал өмсдөг гэсэн бохоо өндөр болдог. 10 см тэрийг амар нууж өмсдөг. Тэгээд өмсдөг. За тэр чих. Тэгээд нөхөн дуртай зүйлийг хийхэд тэндээс их кайф авдаг штэ. Яг тэртэй адилхан энерлийн одоо хамгийн гоё дуртай фэшн одоо тэр загвараас гадна хамгийн гоё дуртай хийж кайф авдаг зүйлүүд нь ямар зүйлүүд вэ? За бэлтгэл хийхэр гоё байдаг. Юуны бэлтгэл? За gym, fitness ч юм уу эсвэл боксинг бэлтгэл хийдэг гэсэн. За. Тиймэрхүү эсвэл бүжиг ч юм уу те. Сүүлийн үед бол бүжиглэх аягүй дуртай л байгаа. За ямар хөө бүжиг? Баарнд уу? Тий. Оо за. Лалаа нэг тийм клабын хөгжмөд идэв шүү дээ те. Тиймэрхүү. Аль клубт ордоо? Клуб гэрсэн юм чи асууч. Нөө янз бүрч. Ихэвчлэн Хөвчлэн гэдэг юм байна. минт. Ирсэн савшныг орлоо. Өөр хааш орсон. Зүгээр гоё загвар өмсгөж таашаа ордыг мэдэж байгаа юм. Дараа нэг таарлах чинь лөө. Тийш нь орж үзье. Минт 2 удаа орсон юм байна удлаар гэж. Тэгэнгүүтээ энэ project launch-д орж ирсэн. Ямар гоё. Тэгэд манайх нэрээ project launch нэвтрүүлэг хийж байгаа шүү. Задуусаа. Тэгээд хуучин одоо мохитогоор нь хүмүүс амьд. Одоо хуучин шохоо одоо мохито байгаа. Тийм 3 давхарт нь project launch club. Б1 давхарт нь болохоор бас underground тийм гоё клуб нэгдэж байгаа. Маргааш биш одоо нэвтрүүлэг маань одоо бүрүү гараж бичигдэж байгаа 12 сарын 2-нд нээлттэй хийн. Тэгэхээр бас өчигдөр гэсэн үг л дээ. Одоо нэвтрүүлэг маань хагас өдөр гарч байгаа учраас толгойш эргэж гинэ тэгдэг юм аа. Зинвэра ток шоуны хамтран ажиллагч Project Lounge Club. За тэгээд бүгдээрээ эргээд яриандаа оръё. Амгаагаас 2011 онд ирчихсэн гэсэн тийм. Хизээ салсан. Мэдхгүй драма мэдхгүй штэ. Ямар ч 5 жилийн өмнө үргэж байгаа 3 жилийн өмнө салсан юм байна. 2 жил үргэжсэн юм уу тий? Тий. Тэр үед чи 16 тайсан байх нь шүү дээ. Тийм байх нэ. Тэгэхээр тэр үеийн одоо чиний үерхэл гэдэг ойлголт ер нь ямар хэмжээнд байсан гэж бодож байна. Одоо л чойчтой чи гэрэл болсон шүү дээ. Яг тэр жоохон 16 тай байхад бол яг хүүхэд байхдаа ямар үерхэл байсан байна гэж бодож байна. Гүү яах тэгэл нэг тийм serious relationship-д орж үзээгүй л гэсэн юм чинь тэгэл. Амаа бас л аюу олон юм сурсан. Одоо зөндөө юм зааж өгдөөсөн. Царайлаг хүн хэрэггүй байна гэж бодсон. За тэр нь чаашаа. Тавсан. Энэ юу гэж ямар хөө дүгнэлтэнд төрж одоо хүн чинь ингээд үерхэд салахтаа муухайгаа салах шүү дээ. Гүү яах вэ? Аюу гой гой зүйлүүдийг бодсалж шүү дээ. Хайртай туртал хэл явж лсэн юм чинь тэгэл. Яг салахтаа бол таархаа болол тэгэл салсан. Залуу өсөд таарахгүй байх шалтгаан юун дээр үт юм бол? Би одоо бол юу гэж бодож байгаа вэ гэхээр яг 3
яг нэг янзаар нь байхад нь одоо хайртай дуртай гэж эхэлчихэд яг өөрчлөх гээд байдаг тий. Тэгээд өөрчлөх гээд тахаар нь нөгөө нь эсэргүүцэн штэ мэдээж өөрийг нь өөрчлөх гээд ч гэдэг юм уу. Тэрнээс олж таархаа болд юм болоо гэж боддог штэ. Бас жижиг сажиг асуудлууд бас байдаг л хэл та тий. Уур итгэл зэлтэр гэл. Чамайг харддаг байсан уу? Харддагсан. Чи харддаг байсан уу? Би юу? Би гайвуулсан. Тэгэхээр энэ амгаагийн буруу юм байна те. За тэгээд одоо бол юмсан өнгөрсөн амьдрал өнгөрсөн дөлдөх хэрэгтэй. Бас нэг ийм үг байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг буруу бодолтой явд юм байна. Эрэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийг энэ надаас хаа олдтой гэж боддог гинэ. Харин эмэгтэй хүн болохоор энэ эрэгтэйг би өөрчлөн гэж боддог. Энэ хоёр бол маш буруу. Хизээш эрэгтэй хүн бараг өөрчлөгдөхгүй, эмэгтэй хүн бол холдохгүй насаар нь хамт барьж байхгүй. Тийм учраас энэ хоёр дээр манайхан бодлыг бас өөрчлөх хэрэгтэй. Тэгээд одоо бол нэг ингэж ярьдаг штэ эмэгтэй хүмүүс чихээрээ дурладаг гэж ярьдаг. Тэгээд тасаж дурладаг. Магадгүй ингэж инженех онц залуу биш тэ гэж бодож байхад гой дуулдаг ч юм уу яриагийн сонсоод дурлцсан тийм байдаг юм байлээ. Тэ энэ тал дээр юу гэж боддог. Чойжод чи яаж дурлсан? Чихэнд нь дурлсан юм уу юунд нь дурлсан? Чихэнд нь дуу хоолойд нь дурлсан юм уу юунд нь дурлсан? Мэдхгүй чойж чинь амар өөрлөсөн шин. Яаж танилцсан та энэ нэрээ? Манай нэг найз бит хоёр уулзсан байж бол тэгэл жожтой олцгоо гэл олцчихсан шин. Хоёр баг танилцуулсан юм уу те? Тий. Гэтэ яхаа мэдтгэлсэн л та. Анхны сэтгэл юм байсан. Харин тий айгу өөр л санагдсан шин. Эрэгтэй зөвшөөдөөсөө? Тий, мэдхгүй нэг. Эмэгтэйлэг юм уу? Үгүй. Мэдхгүй миний нэг өмнө авч байгаагүй л мэдрэмжсэн шин. Тэгэл арай санагдсан. Ер нь одоо хүмүүс тэгээд царай яах вэ те? Царай бол яах вэ тэгээд засаад авч болно гэхэд юм уу те? Яах вэ? Тэр хүний доторх мөн чанар ярьж байгаа яриа магадгүй тэр гой дуулдаг ч юм уу маш олон зүйл нөлөөлдөг штэ. Хамгийн чамд чойжоос таалагддаг зүйл ч юу вэ? Яа. Мэдгүй. Загсаа яадаггүй. Одоо ингэ зогсно гэж байх. Нэгэн трек хийсэн одоо ингээл Нэрээ юу? нэрээ тий зогсохгүй. Энэ хэсэг ч гэсэн асагдахгүй. Тэгэл яг л шууд. Амар. Мэдхгүй. Юунд талгад энэ хүн тасвал биш штэ. Мэдхгүй тэгэл байж байгаа юм л. Байж байгаа нэг ямар хүн байдаг чойж. Тийм тайван дөлгөхөн. Тэгэл юу л гэж боддог штэ. Одоо тухайн өндөө өгч байгаа мэдрэмж л гэж боддог штэ. Одоо гой мэдрэмж өгд юм болоо. Тэгээд чойж бол бас их романтик залуу байх гэж би бас харж байна. Хардгийн. Романтик бол нэр биш. Тийм. Нэр шүү. Гой дуулж молдог болохоор тий. Орой надад дуу модолж өгдөг штэ. Гэтэ гой секси хувцастай дуу модуулж өгөхгүй. Дуу модолж өгдөг штэ ерөөсөө мэдхгүй тэгээд. Тийм л хүн байдаг тий. Одоо хүүхэд нь хэдэн настай юм бэ? Одоо 10 сартай. 10 сартай. Тэгээд жирэмсэн болсон гэж маш олон хүмүүс мэдээгүй баг. Тэгээд одоо ингээ харахад ч гэсэн төрөөг юм шиг л харагдаж байна. Би галбар дээрээс төрөн бүсгүүчүүд жингээ хэрхэн барьдаг вэ? Юу хэрэгэлдэг вэ? Ямар турах бүтээгдэхүүн хэрэгэлж байна гэдэгс бодсон. Турах бүтээгдэхүүн хэрэгэлдэг юм. Тийм хэрэгэлдэг шүү дээ. Тэр чинь би амар муу гэж бороо гэж боддог шүү дээ. Турах бүтээгдэхүүн гэж. Юу шүү дээ. Уусаа турах чинь тэгэл хөдөлгөөн тэгэл хоолны тэглэм шүү дээ. Зөв тэглэм. Яг өөртөө эрэхтэй гэсэн бодисудаа аваад хоолноос. Хэдэн цагаас хойш хоол идэх байх вэ? Тийм байхгүй шүү дээ. Хамаагүй мó. Байхгүй. Зүгээр яг болох ёстой юмнуудаа идэл болохгүй юмнуудаа идэх байх. Тэгээд хөдөлгөөн хийдэг бах те. Фитнес бокс. Хөдөлгөөн л бас аягүй чухал. Өндөр хүнд хөдөлгөөн хийх жоохон хэцүү юм шиг санагдаад байна. Ив хавгүй санагдаад. Ер нь хэр эвсэлтэй вэ? Ямар нэг юм. Жоохон бахад намайг юм шаалдгалсан л та манай ангийн хөтөнд энэ тамир дээр асгал юмгүйт. Тэгээд яг үегээ тахаар гайгүй төсөлтөй болчдөг юм шиг л шүү. Одоо гайгүй эвсэлтэй. Гайгүй ах л гэж боддог шүү. Баар маранд бол ална. Тийм тийм бэ. Гайгүй бүжиглэн. Гайгүй хоо. Ер нь бүжиглэх гоё шүү дээ. Тийм. Гоё дуртай зүйлээ гээл гоё хөгжим сонсоол те. Одоо нэг залуучууд бол ялангуяа бүсгүүчүүд ингэж ярьд юм билээ. Залуучуудаас илүү. Залуучууд бол тэгж ярихаа өөрөөсөө өмөрсөн болох байх л та. Бүсгүүчүүд болохоор эрэгтэй хүн бол араар тавихгүй гэж байхгүй.
За. Тэ гол нь энд баригдахгүй л гэдэг юм хоёр зүйл байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь араар тавих нь бол бараг зөв гэж ярьж исэн. Би эмэгтэй хүмүүсийг аягүй их сонсч ирсэн. Энэ тал дээр энерлийн модал ямар байдаг вэ? Мэдхгүй юм. Чойж чамд баригдахгүй яваад байвал яах вэ? Таах. Яг ч юм уу. Мэдхгүй тэгэл тэр үний өөрөх нь л өссөн юм үстэй. Өсөл үстэй. Тэгэл дараа нь надтай харин байх уу байхгүй л байхгүй л гэдэг нь шийдвэрсэн. Тэнс бол нэг тэгэл араас нь хөлөө болчих гэл. Ямар утгагүй үстэй. Чи хаана байна яа гэл хартал. Мэдхгүй тэгэл тэр хүн хүснэл гэж хэлсэн шүү. Тэгээ араад тавилт байх хэрэгтэй гэж бодож байна уу? Байх хэрэггүй гэж бодож байна уу? Мэдхгүй тэгэл тухайн үнтэйгээ байгаа дуйтгартай байвал тэгээд өөрийнхөө гоё байгаагаар л байх хэрэгтэй шүү ер нь ч. Чамд гардуулж ирсэн удаа байгаа найзлуучууд чинь Үгүй байхгүй. Нэг сэжиг мэжиг авч ирсэн тийм байхгүй. байхгүй. Тэгвэл нэг тийм боддог шүү дээ. Их тайван байх та ер нь. Тэг ерөнхийдөө тайван талтай. Тэгтээ уурлал бол амар уурлалт юм уу? Жишээлбэл чаажа хоногор яваад ирэл л та тий. Айгүй сонин бүлтгэнэл нүд амн Google ороод ирэл. Яг хөө. Мэдгүй би бол үннийг л шаардна. Чи яг үнэ хэлээ. Одоо надад тийм сэтгэл ч юм уу мэдрэмж төрн шүү дээ. Тэгэх юм бол би яг чи яг надад үнэ л гэх байх та. Үнэ ер нь эрэхтэн хэлэхгүй хаа. Эсвэл тэгэл би өөрөө явчихдаг ч юм. Уураа яаж илэрхийлдэг вэ? Уурлахаараа чимээгүй болдог хүн байна. Өсөж зогцож маш аимшигтай болдог хүмүүс байна. Чиний уур яаж илэрхийлэх вэ? Яг уу янз бүрэлтэй хаяа чимэг болчихно. Хаяа бүр юм маглах тэр ч юм уу тийм юм дээр тал. Цуцаа шиддэг ч юм уу, юм зөхөх ч юм уу тийм. Тэгээд өөрийнхөө одоо ингээд хөдөлмөр авсан зүйлээ ингээд эвдлээд онцтой биш үү? Онцгүй биш үү? Яг би нэг тэгж эд зүйл эвдэлдгүй би бүр жоохон бахталын хуцаа шидчихсэн. Одоо л нэг тэгэ болцсон. Одоо л уура тэгэл ойлж мөрлж. Юм зөгч мөхч юм уу тэгэл гараад шнэ. Өндөр хүн бол одоо боксер хичээлдэг зохиол бүр амар зохино хах. Гэхдээ би нэг амар тийм сайн биш ээ зүгээр. Чаажиг зогчихсон уу? Үгүй. Зогчоог. Эмэгтэй хүн чинь гоё найлахаа зогч мөхтөн шүү дээ. Ингэж мөнгөл те. Яаж байгаа энэ төр гэл тийм байхгүй. Үгүй. Шууд ингэв. Боксер ягаад хичээлсэн нэ? Нөө нэг адреналин мантер чи боксер хичээлдэг гээд анх яг загвар өмсөж эхэлж байгаа. Тэгж мэдчихсэн аахгүй тэгээд гоё ч юм уу гэж бодоод очиж үзсэн аахгүй тэгээд тэгсэн чи аюу таалагдсан. Тэгээд ерөөдөө би нөө нэг жим чин жоохон тийм нэг хэвэн байх гэдэг штэ. Зөөлтөртэй юу? Тийм утгартай. Тийм биш. Яг багшийнхаа зааснаар хэлснээр тэгээд аюу их төвчээртэй болох юм бол гэж боддог шүү дээ. Яг секундэд дуусаагүй байхад чи зогсож болохгүй. Тийм. Нэг түрүүнч байх үү Facebook дээр би ингээд Facebook-аар нь явж орж байгаад үзэж байгаад гоё л Fashion Week гэж нэртэй болцсон юм байна те. Тэгсэн чи одоо 2 хоног болдог шоуг Fashion Week гэж нэрлэх үү? Энэ одоо нэг бараг л нэг жижигхэн шоу гэсэн маягтай бичсэн байсан. Тэгээд гоё л шоунд орж исэн өмнө. Гоё л нэг удаа орчихсон. Хизээ орж исэн? Хэдэн жилийн өмнө орж исэн? Монгол хөдөл байх туу. Үгүй. Монгол хөдөл бол гоё л оролддог шүү дээ. Үгүй. Яг оролтгүй ч гэсэн юм бол байхгүй шүү. Гэтэ орохоор жоохон дургуцтай юм шүү. Мэдгүй би бол нэг л удаа анх 5 жилийн өмнө л орчихсон яг эхэлж байхдаа. Тэгээ дараа нь л нэг ороочгүй гэсэн. Орооч гэж бодоогүй. Үгүй яг хөө тэр миний тэр статус нэг ч учир нь зүгээр хүмүүс яг хэлж байгаа юм а мэдхгүй хэлээддэг надад амар тэнэг санагдсан байхгүй юу? Fashion Week гэж ч одоо 7 хоног гэсэн үстэй. Тийм. Тэгээ Зүйл баг тийм 7 хоног гэсэн. Тэгээ одоо яагаад 2 хоног болж байгаа юм week гэж нэрлээд байгаа. Тэр нь надад амар утгатай тэнэг санагдсан байхгүй юу? Тэгэл зүгээр хэвчээ. Тийм их гоё. Надад ч бас яг тэг санагдсан л нэрээ ягаа week нэрлсэн юм бол гээд. Тэгээд Монголын төлөө агентлаг гоё л ер нь оруулалт юм уу? Яг цаанаас орч гэсэн юм байхгүй бити орооч гэсэн юм хэлдэг зүгээр л
Ер нь бол айгүй чөлөөтэй л идэж бид нар. Тийм үү. Тий. Яхаа гоёлыг жоохон ийм шоу гэж авч үздэг юу? Ялагч нь тодорхой шоу гэж үздэг юу? Яг хөө тэгэл хүн болгон л мэдчихлээ гэж. Ялагч нь тодорхой юу? Мэдгүй. Би сайн мэдэхгүй шүү дээ загварыг. Ярианууд сонсогддоо шүү дээ. Тэр тэгсэн чинь тэгээд тийм мөнгө өгөөд эсвэл тэрдээ тэгээд Ямсан тийм байт юм байна те. сонсогддоо шүү дээ. Тэгээд хин ч үнийг хэлээд байгаа. Би нэг тоодгүй шүү дээ уусаа. Надад тэр топ моп нөгөөс нэг хамаагүй л гэж. Надад бол гоё шоунд орооч гоёлын топ үгээ чамд би хэдэн сая төгрөг өгье гэж ярих уу? Чам 50 сая төгрөг гэж гоёлын топ болчих. Чамаг нэгэд гоёлоор гаргамаар гэж. Орох уу? Хорлоо. Орох юм. Тэ шүү дээ. Тэгэл уусаа эн чинь яг ажил бол авчиж байгаа юм чинь. Тэмцтэй. Миний Гэтэ чамд ингээд за 50 сая төгрөг илүү чухал уу эсвэл энэр л одоо мөнгө аваад төрүүлчлээ гэдэг энэ хоёрын одоо байнга хүмүүс тэгж яриа шүү дээ. Азарны мэдгүй хэрэглэл юм чинь надад мөнгө л чухал ш. Надад тэр хүмүүсийн юу гэж бодох нь амар автай. хамаагүй. Өөрийн үзэл бодлоор явах зүгээр байдаг байх те. Тэ шүү дээ. Чамаа хүмүүс шөмжлөхэд чи шөмжлөг хүлээж авдаггүй эсвэл гэж өнгөрөөдгөө. Яг ямар шүүмжлэл гэдгээс шалтгаална. Гэхдээ ерөнхийдөө бол нэг тоогод өгдөг. Яг хэн хэлж байгаа вэ? Одоо миний хүндэлдэг хүн жишээлбэл надад шүүмжлэл бол би тэрийг аавна. Зүгээр нэг Ямар ч намайг ямар ч дэмждэг хүн байвал яг уу чамайг дэмждэг загвар үнэхээр мундаг загвар өмсөгч. Гэхдээ энэ тал дээр ингэчвэл инэрлээ чи илүү гоё болох байх гэсэн шүүмжлэг хүлээж авах уу? яг хөө гэхдээ хүн болгон чинь яг өөрийн гэсэн одоо цензуур гэх юм уу? Яг өөрийгөө мэддэг штэ хүн чинь. Тэгээ тэрнтэй минь санал нийлж явах юм бол би за баярлалаа гэд хүлээгээд аавна. Яг надаас арай өөр хүнийг олж харчаад тэрийгэ шүмжлээд байгаа юм бол надад бол утгагүй штэ. Хүлээж авахгүй. Хадам ээжийн яруу алдар бодар тугай харин дотроо бүдүүн гэсэн задар тугай гэдэг нэг дууд шүү дээ. Тэрэн шиг зүгээр яг одоо хадам ээжтэйг амьд хэдэн жил болж байгаа. Чойж хамт амьдараад жил болж байгаа. Жил болж хахад одоо зүгээр хадам ээжийн ойлголт чамд ямар санагдаж байна? Одоо зүгээр чи хадам ээж гэдэг өөрөөр ойлголтыг хэлээ. Чачиг ээж амар хөөрхөн штэ ер нь. Тэгэл бүх юм дээр туслал одоо манай хүүхдтэй ч гэсэн мэн гардаг. Тэгээд хэрэг чачиг ээж байгаагүйсэн бол би одоо Нью-Йорк энтерлээ явж чадахгүй байх байсан. Тэгэхээр айгүй баярлалчлаа явдаг штэ. Нэг ингэж ахгүй. Мэдгүй тэг хүмүүс яагаад яг тухайн нэг тодорхойлтыг одоо юу гэдэг чинь нэг ойлголт гаргачаа тэрийг ингээд бүгд итгээд ч юм уу тэрэндээ тэгээд баригтаа яваад. Хэдэн жил ч одоо зөвхөн нэг л жил амьдарч байгаа тий. Дахиад цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүний цан характер би тэгж яг өөрчлөгдөх хэрэггүй шүү. Зүгээр чажиг ээжээ. Зүгээр хэрвээ өөрчлөгдвөл чамд ямар санагдах вэ? Тэхгүй ах уу угаасаа тэр нэг ер нь ингээд одоо цаашдаа байн хамт амьдрах юм уу? Нэг гэр бүлүүд чинь танаа ээжтэй амьдрахгүй, танаа ээжтэй амьдрахгүй гэл бусдаал гараа л баялаа гэл хэрэлдэг шүү дээ. Одоо бол нэг тэгсэн юм баг. Бид нар угаасаа гэр дотор ч гэсэн амар чөлөөтэй л байдаг шүү дээ. Бас дээрээс нь хүүхдээ чи харж өгч байгаа бах тий. Хин хитэн цагт орж ирнэ хамаагүй тэгэл. Ажиллаа ил өөр өөртөө юм эхэлж байна. Одоо түрүүн бас би яг асуучсан хариулт авчлаа л та бараг нялх хүүхдтэй учраас ээж тийш явахад их асуудалтай байдаг бах гэж бодож байсан. Хүүхдийг хөхөөр нь хооллох их сайн гэдэм байл л да. Тэгээд хэдэн сардад нь гаргач юу? Яг 6 сар үрээ гаргасан. Бор хоолнд нь оролцсон юм уу? Тий. Тэгээд овчтой болсон. Одоо бол мэдээж залуу ээж бол маш олон зүйлүүдийг сурч байгаа бах. Тэ. Гэхдээ энерлийн хувьд бол залуу ээждээс арай нэг өөр зүйл нь гэртээ байдгүй. Тий яг үнэндээ залуу ээжүүд бол хүүхдээ гаргал гэртээ ямар амин уйдгартай юм бэ, ямар хэцүү юм бэ гэдэг хэсэг бүлэг байдаг шүү дээ. Анхны хүүхдээ гаргаж байгаа. Тэр хүнд эвгүй хүндээ тусдаг тийм тохиолдол бас байдгийг сонссон. Тэгээд энерлийн хувьд бол ийм зүйл бол байхгүй байгаа. Тийм. Тэгээ ер нь бол дахиад хизээ хүүхдтэй болоё гэсэн бодолтой байна. Чаагүй. Мэдгүй би нэг тийм олон хүүхдтэй бол сонирхол нэг төрдөг шүү дээ. Яг жоохон хөшрөөд яг хүүхд ч өөрхөн шүү дээ. Тийм зүйл дутагдтал юм бол болно л гэж боддоо шүү дээ. Одоохондоо бол нэг тийм бацаал юм алгуу. Одоо их л уртаа байгаа юмнуудаа ийг л. Хүүхдийг бол ингээд ганцааргийнхаа жоохон ганцаардтал нь бол болчихдог шүү дээ. Тэгэхээр дахиад хүүхд
дүүнэртэй болоод ч юм уу дүүнэртэй болвол бас их зүгээр ах гэж би зөвлөгөө өгч байгаа шүү. За. Угсаа манай дүүнер ч Бас нийлэх юм доо тий. юм чинь тэгэл өсөж шин. Тэгэл бас нэг яг үеэлүүд юу ч л өөр л юм байлээ л дээ. Ер нь бол заад ирж байгаа дэл чинь өөрөө л мэдэх асуудал ч тий. Чавчд хоёрыг тэдвэхтэй болмол гэдэг би ч одоо хийн. За тэгээд энэрл бол Facebook дээр хэдэн мянган дагагчтай лээ? Мэдгүй шүү дээ. 17 мянга байсан уу? Тэр авчихсан баг тий. Тэгээд Facebook-ыг ер нь хэр ингэж ухаж хэрэгэлж Би ерөөс сүүлийн үед Facebook ухаад амар стресстэй уур хүртэг болоод байгаа. яагаад юунаас болоод? Тэг үнэрлэжгүй. Хамаагүй шүү дээ чинь зөв яриа. Энд ч чамаг ингэж ярьлаа гэж. Гэхдээ ингээл нэг хийх юм байдгүй ч юм шиг мэдхгүй. Нэг юм болохоор л бүгдээрээ тэгэл тэрийг бичээл шуурал тэр авиаслаг монголчууд гэл тэгэнгүүт яацын төрөөч бүтэн сайн. Би бас нэг сайн ойлгоогүй нэг. Бороо хүмүүсийн сонгоцсон юм уу яацын мэдхгүй бүгд л тэрний талаар бичлээ аим ядаргаатай. Яг хөө тэгж бодсон ч гэсэн бичихгүй байж болно шүү дээ тийм үстэй. Яагаад заавал бүгдээрээ бичих хэвтэй. Тэгэл хүн болгоны мэдчлээ юм яах гэж тэгж бичээд. Хэлэм амар ядаргаатай. Энэ Facebook хаад юм уу л гэж бодож байгаа. Тэр пэйж болгоод зүгээр өөр хувийн аккаунт нэг юм уу гэж бодож байгаа. Тийм гүн сэтгэлдүүд бичдэг үү энэ л одоо жишээлбэл охтууд чинь нэг зураг тавиал дээр нь өстө үнэхээр ухаарлын шүлэг бичиж тавьдаг шүү дээ. Тэгээд ер нь тиймэрхүү зураг мураг хийдэг үү? Надад амар тэнэг санагддаг шүү дээ. Яг зурагтайгаа ямар ч хавцалтаагүй яагаад тэг шүлэг бичээддэг би бол ойлгохгүй. Тийм л тавьдаг үү? Энэ л ер нь их хайн гох тий. Ингээ зөөр ингээ харж яхад зүйл үний гадна дах анхны дүгнэлт үүдэж тий. Нэг хэр оргийн юм тоодгүй энийгээ л явж идэг нэг тиймэрхүү хүмүүс байдаг. Тиймэрхүү гэж би харж байна. Тийм тэгэл хэрэггүй юмыг өөртөө тэгж нааж аваад байх шаардлага байхгүй. Тийм. Тэрний хооронд ч л өөр юм бодоод өөр юм явчихсан юм шиг. Одоо энэ л сургууль хаан сурт юм бэ? Одоо чи 21 настай гэдэг чи оюутан байх бах гэж би бодож байна. Сургуулийн хувьд бол Мойсын олон улсын харилцаанд сурж байгаа чүлээ авсан. Одоо чүлээ аваад 2 морь жил болж байна уу? Тийм. Одоо буц сурахгүй юм. Амьдрал диплом хэрэгтэй гэдэг юм билээ. Энэ тал дээр юу гэж боддог вэ? За би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн цаашдаа бол сурна. Гэхдээ яг тэр мэрэгчлэр өргөжлүүлэх хэсгээ бол сайн шийдэг байгаа. Гэхдээ өөр л юмар сурмаар байна шүү. Явгаар. Жүжигчин ч юм уу, кино талтай ч юм уу, эсвэл хувцас загвар талтай ч юм уу. Арай нэг тийм чөлөөтэй уран бүтээлч. X-тэй хамт кино тоглол яхаа одоо. Үгүй яах вэ? Одоо зөв нэг бодож үзье л да. Чойжид хоёр одоо хүүхэдтэй те гэр бүл болцсон байсан. Тэгээд амгаад хоёрыг үйхтэй бол чойж мэдж байгаа. Тэгсэн чамд киноны санал ирлээ. Амгаатай ингээд айгүй гоё тийм хосоодын дүрд тоглож шээ гэвэл чи тоглох уу? Яг амгаагаас бол нэг шалтгааллахгүй хаа. Зүгээр яг тэр киноны зохиол хэр байна, миний гаргаж байгаа дүр хэр байна, би тэрэнд нь хэр зохицох нь, би тэрийг хэр сайн гаргаж чадах нь уу, тэ хэр сайн найруулагч хийж гин, хэр сайн баг ажиллаж гин л гэдгээс л шалтгааллаа. Чойж уурлахгүй. Тэгэл ажил шүү дээ. Ажил. Чойж ер нь уурлж ирсэн юм тохиолдол байхгүй. Чамаг янз бүрийн эрэгтэй хүмүүнтэй ингээл твэлдэж мэлдэж зураг авахлахад магадгүй хүмүүс үгүй гэдэг юм би хахад би л юу нэгээд байвал гаднаа уурлахгүй ч гэсэн ингээд татараа шазаагаа сууж явах ингээд тийм байхгүй. Гэхдээ тэгэл чааж ч гэсэн клипэн дээр өөр хүнтэй тэрэлдэж мэрэлт бол би тэгэл бас л ойлгох шүү дээ. Мөсөлцөл яхаа. Тэгэл яг тэ клип юм чи. Клип юм шиг. Тэ. Ажил юм чи тийм үст. Дараа нэг хэрэлдэхээрээ чи тийм өмсөлцсөн өст чи гэлдэхгүй. Тэгж тэнэгдэхгүй байна. Ирчтэй. Хоёр хэрэлдэхээр өнгөсөн зүйлээс өгдөг үү? Битээр хэрэлддэг шүү дээ ерөөсөө. Ерөөсөө юу? Дугаалч тэр нь тэгтээ жоохон хаяа түүхтэй юм аа. Хоёртал дугаалаад яг хин юу одоо дотор нь юу болоод байгаа ойлгохдохгүй. Хэцүү л. Бараг хэрэлдэд ярьсан зүгээр бах тий. Тий. Надад л тэр нь тэгхгүй бол тэгэл хин нэгэ хүлээгээл жоон түүхтэй шүү. Тэг яагаад байгаа юм гэхдээ тэгэл хүн хүлээж бачуурвал. Өдрөгтэй. Баахан юм төсөөлж бодоол дотроо. Тэгсэн юм болов гэсэн юм болов. Харуул хүнд байх хэрэгтэй зүйл гинэ. 30% байх хэвээр. Ягаад тэгэхээр хайртай хүн харддаг гин.
Надад л 30% байдаг. Тэгэхээр инэрэлт одоо хэдэн байна? Би юу? Би харвах уу? Бүр огтуу Артаа байсан байж магадгүй. Тэ, Гэхдээ яг чойжод сүүлийн үед бол хариг болоод байгаа юм уу? үгүй тийм байхгүй шүү дээ. Огт хараг байна гэдэг чинь одоо тгийж л ойлгоно шүү дээ. Амгааг бол амар харддаг байсан. Чойжог хардахгүй нэг Би хэрэг. чаачаг биш амгааг харддаг байсан шүү дээ бас. Басаа. Гэхдээ царай мотон ингээд царайлаг хүнтэй байхаар айгүй хэцүү те. Яахан юу хийж яваа л гэд жоо хэцүү байдаг. Чойжод бол санаа зовх зүйл байхгүй гэж хэлэх гээд байгаа юм уу? Юу гэсэн чи үгүй шүү дээ. Үгүй юу. Амгааг уусаа харддаг. Би ер нь нэг хартай шээ. Тийм үү. Ер нь лөө. Тийм. Үгүй яг хуу харталт гэдэг чинь би бол хийх юмгүй нь яаж л тийм үнэндээ. Завтай үедээ Тэгэл завтай хүмүүс л төсөөлж бодтал энэ яг юу хийж байгаа вэ гэж байнга харсан бичээл. Тэгдэг байх л гэж бодчих. Тэгээд дээрэс нь өөртөө итгэлгүй байдал юм болов. бас тэгэж үнэлж болох юм те. Өөртөө итгэлгүй хүн тийм байдлыг гаргаж болох юм те. Тэгэл яах вэ? Тэр хүн өөр хүнтэй болвол тэгэл би таалагдхаа байсан юм байна. Тэгвэл би тэр үний хажууд байгаа яах юм бэ тийм үстэй. Яваад хэрэгтэй. Тий. Хүүхдэн чөрүүлэх гэдэг асуудал бол хамаагүй. Гүү яах вэ? Тэгэл амьдрал шүү дээ. Тэгэл би бусдын сайн сайхны төлөө гэдэг шиг өөрийгөө бодохгүй тэгж амьдрах юм бол би тэгэл хөвшрөл өөрөө л толгой шанц тий. Гэхдээ чойж уучлаарай зүгээр ингээд асуулт зандаа хар барамтлаас ядаж магадгүй. Чойж чи хариг болчлаа гэвэл чи хүүхдээ бодод хамт байх уу шүү салах уу? Салаа шүү. Шууд. Би угаасаа тэгж өөрийгөө тарчлааж амьдрч чадахгүй шүү дээ. Хинч ер нь тэгж чадахгүй. Би тийм амар хүлцэнгүй бол биш баха. Хүлцэнгүй хүмүүс л тэгдэг байх л гэж. Эсвэл айцтай байдаг хүмүүс ч юм. Чи юунаас айдаг вэ? Найдаж зүйл байхгүй. Би бол өндөрөөс айдаг. Өндөр дээр гарахаар миний яг Надаа хөл юм дэшиг яваад л байсан. тэгээ шавч мавч байж магадгүй. Тийм хайж ингэ төсөөлөгдөхгүй байна. Яг үндэ. Ваа маа гэж нэг чинь. Цачч мачаад дайрлж морилдог л тоо. Тиймэрхүү уус нөө сингам ингээд нэг ийм том жам юм гэж нисдэг. Тийм юм чинь заавал шин. Устгаалгаагүй. Америкт 5 жил амьдрах болоод чойжэнд үлдэх бол яах вэ? Юу гэсэн яах вэ? Хамт явах боломжгүй болцсон. Чи тийм 5 жил бүр тэнд амьдрах хэвээр. Чамд үнэхээр карьерт ч юм бол маш том бүр ингээд эргүүлэг хийх гээд байгаа. Тэгээ чойжэнд 5 жил үлдчихэж байгаа. Явах уу? Явна шүү дээ. Ясан бэ? Ер нь л ер нь л тэгэл хаяал Гэхдээ тэр чин тэгээд хайж явж байгаа гэж ойлгож болохгүй шүү дээ. Би 5 жил ирэхгүй шүү дээ. 5 жил ирэхгүй чойжж очихгүй. Яг ийм сонголтын дээр байгаа. Хоёр ерөнхийдөө бие холдуу сэтгэл холдно гэдэг юм байлээ. Тэгэх бах. Үгүй яах вэ тэгэл Төсөөлж би байгаа шүү дээ. чинь өөрөө би штэ. Би яг нэг хүнтэй хамааралтай байхын тулд төрөөг үзтээ. Би яг ямар нэгэн зүйл бүтээх ч юм уус л өөрөөрөө кайфтай амьдрах гэж л төрсөн үсттэй. Тэгэл хүнээс олж хүнээс шалтгааллах чинь амар утгагүй штэ. Яг би л ах хэвчээ үсттэй. Тэгээ энэ л бас их өвөрмөц сэтгэлгээтэй, өвөрмөц өөр ингэсэн бодолтой хүн бас их амжилтанд загварын агентлагууд байна. Загварт орохыг хүсэж байгаа их олон хүн байна. Тэнгүүд ээж аав нь болоо загвар чи одоо ингээд хүүхд мөхд зарж мардаг гэсэн. Тэ одоо охтуудыг ингэлдэг гэсэн. Ингээд нэг тийм яриад штэ. Тэгээд би тэрийг нэг тоодгүйсэн чинь сүүлд эрагийн багш хэмлээ байсан нэрээс мэдгүй. Энийг нэвтрүүлэлт ярьцлаа өгчсэн. Одоо ингээд загварын агентлагт орох гэхээр одоо нэг тийм ойлголт байгаа тийм. Тэр бол нэг хэсэг бүлэгт байгаа гэж ярьж байгаа байхгүй. Хэсэг бүлэгт нь байгаа. Гэхдээ манад бол тийм байхгүй гэж хэлж байхыг сонсоод энэ бат юм байна. Энэ батаараа байд юм байна гэж би бодсон баг. Тэгэхээр энэ тал дээр инэрэлт харж марж исэн юм байна. Нэр усан хэлэхгүйгээр яг тийм зүйл байд юм уу, байдгүй юм уу? Магадгүй загварт чи охтуудыг ор гэж уриалах уу, бити ор гэж ятгамаар байна. Юу гэж хэлмээр. Үгүй яг яг энэ салбарт дуртай бол орсон л дээ шүү дээ. Хүн өөрийнхөө дуртай юм хэлэх гэсэн. Чи харж ирсэн яг тийм зүйлийг. Үгүй яг би нөө нэг ийм юмд амар дургу одоо загварынхан ч гэдэг юм одоо
киноныхан юуны спортынхан ч гэдэг юм уу нэг тийм хүн л бол хүн шүү дээ тийм үстэй. Тэгэл ялгаж залгаддаг юм амар дургу. Тэгэл аль салбарт тэгж явуулдаг хүмүүс байж л байгаа шүү дээ. Яг нь загварын салбарт эмэгтэйчүүд нь арай одоо Үнэтэйгэр үү? үгүй одоо харагдцаараа илүү салбарыг бодвол гоё байдаг учраас тэр нь арай их байдаг гэж магадгүй л гэж бодож байна. Түүнээс бол яг загварынхан тэгдэг бол тэгдэг гэдэг байна. Тийм, ер нь бүх зүйл байгаа л да. Гэхдээ тэр багш нь өөрөө ингэж ярихаар яг л байд юм байна гэсэн ойлголтыг би авч л байгаа юм л да. Тэгэхээр ер нь яг тийм юм хаач байгаа шүү дээ гэсэн. хаач байгаа юм. Айл агентлагт үү? Хаасаа үлдэх шүү дээ. Бүх агентлагт. Дэлхий дээр оо энэ бүр том сэдвүүл оруулж тийм юм. Тийм үстэй. Уусал хүн л бол хүн шүү дээ. Тэгэл мөнгөн дуртай эмэгтэй хүмүүс загвар өмсдгүү ч гэсэн байж л байгаа үстэй. Тийм ээ. Энэрл хэр мөнгөнд дуртай. Түрүү ярьж байгаа сонсоход бол 54-өр бол гоё л дорой л гэж л. Үгүй уусаа мөнгөн дургуун хүн гэж байт юм уу? Мөнгөн дургуун хүн гэж байт. Нэг хаан хүмүүс эд ч те. Одоо магадгүй сайн ээж авны буяар ч юм уу, буйнаар ч юм уу те. За мөнгө бол яах вэ бол гол нь нэг иймэрхүү сэтгэлгээ түм яг үнэхээр байдаг. Одоо жишээлбэл би мөнгөнд дургу анх худлаа дуртай л гэхдээ яг зөв тийм үедээ би таалдчихсэн. Тэгээ тэр хүнийг би худлаа ингээд миний өмнө хэлбэртэй байгаа юм болов гэсэн чигнээсээ ер нь л байгаа үедээ ингэж нэг иймэрхүү ягаад тэгэхээр аав ээж л буянлах л та. Тэгээд ер нь тийм хүмүүс бас байд юм байлаа. Тэгээд энэ тал дээр уусаа тэгэл мөнгөөр л одоо бүх юм хийж тийм. Хоолоо юугаар авч идэх юм мөнгөөр л авч идэх. хэр зарталтай байна. Би юу? Чойж хэр томлох уу? Ийм юм аавь, тийм юм аавь. Хайраа мээраа. Яг зөвөр нөгөө эмэгтэн илүү шаардлага өндөртэй их юм нэх тусам эрэгтэн илүү сайн явдаг гин. Нэг тэр мөнгөний болоод өөрийнхөө нөгөө шоуд зинх офшор мөнгө олох гэж бас нэлээд ажилдаг гэж. Би тэртэл дээр жоохон төгөл муу юм бэлгөө. Тэгэхгүй юу? Би бол яг өөрийг бол би нэг тэгж өөрийнхөө зардлыг өөрөө олдгоо. Тийм. Үнээс нэг хамааралтай байх дуруу шүү. Сарын зардал чи хэдэн төгрөг байх вэ? Бараг цал бодъё л байлаа. Яг өөрийн чинь зардал. Өөртөө хувцсанаар тэгэл. Мэдхгүй наа. Сая 2 сая. Мэдхгүй. Хэр их хувцас авдаг вэ? Одоо жишээлбэл дэлгүүр бүсгүйчүүд их хэсдэг шүү Би дээ. нэг дэлгүүр тэгж хэцүүдэг шүү. Яг гадагшаа явж махаараа ч юм уу. Бол яг нэг үлдэрлэлээр ч юм. Брендийн хувцсан зөвөрөө, өөрт зөксөн хувцсан зөвөрөө. Өөрт зөксөн. Чамд хэр их брендийн хувцас байдаг вэ? Нэг тийм брэнд дэвц байхгүй шүү. Ягаад тэгэхээр одоо ягаад асууж байгаа юм бэ? Нэрлийн өмсөж байгаа хувцсуудыг загвар өмсөгч Нью-Йорк Fashion Week-т ордог. Ийм бас чанартай модель бол их л гоё хувцалдаг байх. Энэ одоо хаанаас авсан хувцс бол гэдэг одоо яг доктор хараа сууж байгаа шүү дээ. Тэ? Жишээлбэл тэгэхээр ер нь бол одоо Монголоос ихэд хувцас хаанаас авдаг зүгээр. Харин би Монголд дэлгүүр сэтгүүм аа. Ерөөсөө авахгүй. Тийм. Мяа юу Монголын хувцснууд. Үгүй мяалж байгаа юм биш зүгээр яг хэрэгцээг авчдаг болохоор надад нэг Монголоос юм авах шаардлага байдаг байхгүй. Тэгэл би одоо бас хаана юу байгаа гэж мэддэггүй шүү дээ. За ер нь л танаа европчууд бол гоё үз. Манай монголчууд яагаад те тэгээд энэ аваараа тэгэл болгоол явж байгаа дөө. Гадаад ч нөгөө нэг яг шопинг стрит энтер гэд байдаг болохоор айгу амарч санагддаг шүү дээ. Годомжаараа тэгэл юм ус явждаг. Манай хороолч гэсэн манай шопинг стрит шүү дээ. Тийм үстэй. Хорооллоор бол би үстэй битүү хэсгэд бол хувцлаад гараа авсан. Манай одоо фэшн стрит юм да, шопинг стрит юм да. Тэгээд манай төлөв бол ярилцах цаг өндөрлж байна. Тэгээд энэрл бол өөрийн үзэл бодолтой бүсэх байна. Зэвүүн гэдэг үгийг бол түрүүн кул аазгаа хөдлөгсөн утгаар нь хэрэглэдэг гэсэн шүү дээ. Чиний амьдралдаа хийсэн хамгийн тийм аазгаа хөдлөгсөн зүйл чи юу байсан бэ? Юу гэсэн үг? Одоо амьдралдаа хийсэн хамгийн тийм зэвүүн алхам. Одоо жишээлх юм бол би чойжотой суугаад хүүхдтэй болсон миний хамгийн зэвүүн алхамч гэдэг юм уу те. Гэтэ энэ бол мэдээж хүн болгонд л амьдрал маш гоё ажиргалтай өөр хүүхдтэй болоод ингэ явж байгаа. Энэ бол зүгээр энгийн зүйл болоо гэж би бодож байна. Яг би тэгж юмэг яг хамгийн гэдэх дургу. Ер нь л их олон юм дургуун байна шүү дээ. Дуртай юм бол бараг байх. Уучлаарай. Зүгээр хүний амьдралын тэгэл бүх хүмүүжил айгу чухал санагддаг шүү дээ. Одоо яг чи бит хоёр ингээ яриа сууж байхад би дахиад нэг юм шинэ юм бодож шүү дээ. Юу бодож байна? Тэгэл бүх үед л юм сурдсан болов гэж боддог шүү дээ. Алдаач байсан, алхамч байсан тий. Сайн нэг ном уншижсэн ном ч юм байна уу? Байхгүй юу? Тэнд үлдээсэн ном. Ямар нэгэн ном байлаа? Их сурулж. Их сурулж гэхэд ном уншижсэн. Тэгээд Тэгээд миний орчилсан ном аа.
Оо зөө зөө. Нэрээ дахиад ганц хоёр асуух зүйл байгаа дэрлээ. Тэгээд ярилцсан цаг маань ерөнхийдөө дуусч байгаа. Тэгээд ямар гоё юм те. Орчуулбал бүр монголоор Хевлээ гаргацсан. дизайн энтрийг яаж хийсэн? Ямар гоё дизайн тийм. Надад ч угаасаа цаанаас тийм юм баггүй. Тэгээд Энэ одоо- миний хийсэн ажил гэх юм бол Чи зурсан юм уу? гоо цаанаасаа Оо ийм юм уу те? Тийм. Энийг бас үзэгчтэй барьж байгаа харуул өгөх байлаа. Ингээд хүүхэд зурсан юм шиг их гоё юм байна. ер нь бол Сонирхлоор орчуулсан юм уу? тий. Тэгээд их юу гэнаад Одоо энийг номын төлөвлөлөөр байгаа юм уу? байгаа штэ. Дэлгүүр дээр зарагдчихж байгаа, хүргэлтээр зарагдчихж байгаа. Хуваа чи өөр ах уу? Хуваа өөр ах уу? Тий. Яг чиний бүтээл учраас. Тий. Үгүй нэгтгэхдээ тэгж өнгөрөхөр юм биш. Хүүхдүүдэд гаргасан юм байна те. Тий. Хүүхдүүдийнх юм байна те. Тэгэхээр бас хилтэй байх юм тийм ээ. Ямар Тэр хилтэй. угаасаа нэг тэгж амар орчуулад авах юм бол байхгүй. Ерөнхийдөө бол яг ингэж техникүүд заасан зургийн талаар үгүй юм байгаа. Чи өөрөө зурд юм уу? Би юу? Би нэг зурдгүй. Хилний төвшин хэрвээ. Гайгүй шүү. Англи хэл. Англи хэлний төвтэй. Мэдгүй. Do you speak English? Угаасаа тэгээд гадаад тэгээ яад хар чинь гайгүй болчихсон юм лээ. Өөр ямар хэлтэй англиасаар? Орс ихтэй. Гэхдээ мартчихдээ юм байлээ. Би яг одоо бол амар ичмээр болцсон байхгүй юу? Яг орс ихтэй гэж хэлэхээс Багасаа сурсан юм уу? ичмээр болцсон. 10 жил ямар сурвалж өгсөн? Нэрээ. Планов. Тэгэхээр тэрэндээс л орс хэлээ сурцсан байна. Хятадыг хаан сурсан. Тэлэг болохоор хятад очиж нэг жил амьдарсан. Тэгтээс орчихсон. Тэгээд загвар өмсөгчтэй ингээ анкетыг харахаар хятад, орос, англи, япон хэлтэй. Мянган хэл мэднэ. Тэгдэг тулахаар ярьдгүй юм билээ. Тийм үү? Тий. Одоо ингээд чамайг загварын тэмцээнд ч юм уу орохоор хилний бэрхшээл ер нь хэр гардгав. Тэгээд одоо ингээд загварын одоо тайзнаа ингээд гарч байгаа бүсгүүчүүд англиар өөрийгөө танилцуулахдаа ч юм уу тэр жоохон бэрхшээл учраад байдагт нь чи юу гэж боддог вэ? Загвар өмсгчний хувьд бид рүү зөвөр үзэгч шүү дээ, тий. Хараад бол бодлаас нь заа гэж харж байгаа. Яг зүгээр заримдаа хит гадаад үзмжиндээ ч юм анхаарат тийм үл гэж бодчих. Энээр бас юм хэрэгтэй шүү дээ. Тэгэл насаараа гоё залуухан хөрхөн ч юм уу байхгүй шүү дээ. Тэгэхээр бас цаашдынхаа ирээдүгээ бас бодох хэрэгтэй байх гэж боддог шүү дээ. Тэгээд хамгийн гол нь нэг загвар өмсгчдийг муутай гэж ярьдаг, тий. Тэр тал дээр одоо бол гайг болцсон баг. Тэгтэл одоо ингээл зарим загвар өмсгчд батлаалах юм болон тий. Загварын тэмцээнд орж байгаа бүсгүүчүүд. Тэгээ сая бас дэлхийн мэст яваарай гэдгсэн. Ер нь явах бодлоо гоё. Одоо л хүүхдтэй юмж авч болохгүй. Тийм үү. Хүүхдтэй хүн явдаг юм уу тий? Харамсч байна уу? Үгүй. Харамсахгүй бах тий мэдээж. Тийм сайхан өргөд. Би өсө Хэрвээ явсан байсан бол яах вэ? явсан байсан бол тэгэл хамаг чадлаараа л хичээн шүү дээ. Нэг зорьсон их орны төлөөлж байгаа гэдэг утгаараа Өнгөрсөн явсан мессүүдээс илүү байх байсан болов уу? тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Би яг тэр газар нь очиж яг ямар болдгийг мэдэхгүй. Өөрийнхөө чи төвшин мэдчихэж байгаа шүү дээ. Чи би гэдэг хүнээ ямар хүн бэ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Мэдхгүй би бол нэг тэгж өөрийгөө мисс бол тохирохоор гэж боддог шүү. Загвар өмсгч тал руу гоё. Тийм. Загвар өмсгч месс хоёр ч өөр шүү дээ. Тийм. Юугаар өөрөө тий? Яг сайн мэдэхгүй л байл та. Харагдцын тал дээр Мессний юм уу? мисс нь бол тийм одоо махлаг жоохон загвар өмсгчөө бодвол жоохон махлаг хөхтэй бүхстэй байвал илүү зүгээр. Тэгэд хөөхөн байвал зүгээр. Загвар өмсгч ч юм болохоор тийм хөөхөн байх бол шаардлага байхгүй. Чи хөөхөн биш юм уу? Мэдгүй би их хөөхөн гэдэг шүү. Тэгтээ яг хаяа хөөх харагддаг л. Одоо жин хэд юм бэ? Жин 54 5. Өндөр болохоор ясаар авчиж байгаа бах тий. Тий. Тэгээд хөх бүхс гэснээс Ноорагийн загвар өмсгч байхгүй. Авч явж. Ноорагийн загвар өмсгч байдсан шүү дээ. Тэгсэн ингээд нүцгэн зураг хийсэн байсан. Тэгээд ингээд юугаар ч ингэсэн байлаа ингээ хааж матсан байсан байхгүй. Тэгсэн тэндээсээ бөө юм болсон. Заавал хөхтэй байх хэрэгтэй юм уу? Заавал гой бүхстэй байх хэрэгтэй юм уу? Гэдээсэн. Тэгэхээр ерөн зүгээр энэ тал дээр чи өөрөө загвар өмсгч чамд ч гэсэн өөрөө байхгүй учраас энэ тал дээр чи ямар гаргалгаа гаргаж өгмөр. Угаасаа хай фэшн дээр бол том хөхтэй модельүүд бол нэг явдаг шүү дээ. Ер нь бол нэлээд торонхай тийм шулуун өндөр торонхай л мах хэвээр
Тэгээд туранхай байх чинээгээр одоо зурган дээр гоё гардаг гэх юм да. Илүү сайн хувирдаг байхгүй юу? Байхгүй явах юм болов? Царайны тал дээр. Энэ байхгүй бол Тэгээд ер нь бол хөхөөсөө илүү мөр сайтай байлвал давуу тал болдог. зөө. Ийм мөртэй одоо сүртэй харагддаг штэ. Тэгээд том мөрөн дээр том хөх болохоор угаасаа зохицолгүй харагддаг. Угаасаа тийм юм байхгүй. Тэгэхээр ер нь бол дизайнерууд ихэнхдээ том мөр л хардаг. Орчуулсан байлаа. Яа энийг Наад зүү яриа гэхээр энэ төр. Тэгээд өнгөрсөн дугаар дээр амгаа орсон. Амгаа бол инэрлийн X гэдгийг та бүхэн мэдж байгаа тийм. Тэгээд их гоё уялдаа холбоотой цаанаасаа л нэг бүх зүйл таарад их сайхан мэдээж төрж байна. Чойжи юу гэж байна? Удаан хугацаагаар явахаар. Арай ямар удаад юм бэ гэхгүй. Сүүлийн үед бол бүжиглэх айгу дуртай л даа. За ямар хөө бүжиг? Баарн дөө. Тий? За. Амгаас бол айгу олон юм сурсан. Одоо зөндөө юм зааж өгдөөсөн. Царайлаг хүн хэрэггүй байна гэж бодсон. За тэр нь цаашаа. Чамайг харддаг байсан уу? Харддагсан. Чи харддаг байсан уу? Би юу? Би гайгүй л. Хамгийн чамд чойжоос таалагддаг зүйл шүү. Яа. Үтгэв. Таксаа яадаг. Харддаг. Романтик бол нэр биш. Тийм. Гой дуулж муулдаг байна тий. Оройр надад дуу модолж өгдөг шүү дээ. тэгээ гой секси явцтай дуу модуулж өгдөг. Дуу модолж өгдөг шүү дээ. Мэдхгүй тэгээ. Мэдхгүй дэлхий тэр үний өөрийнх нь л өссөн юм биз дээ. Өсөл үстэй. Тэгэл дараа нь надтай харин байх байхгүй л гэдэг юм шийдвэр. Хаяа бүр юм маглах тэр ч юм уу тийм. Зүцэн шийдэх ч юм уу юм цогч юм. Эмэгтэй хүн чинь гоё найлахаа зөгч мөхт шүү дээ ингэж мөнгөл те. Яаж байгаа юм тэгэл тийм байхгүй. Шууд ингэв. Fashion Week гэдэг 7 хоног гэсэн үгтэй. Тийм. Зүйл баг те 7 хоног. Тэгээ одоо яагаад 2 хоног болж байгаа юм week гэж нэрлэдэг. Тэр нь надад амар тийм санагдсан байхгүй. Тэгэл зүрхтэй. Одоо тэр топ мод нөгөөс нэг хамаагүй л гэж байна. Газарны хэрэглэл юм чи надад мөнгөлж өгч надад тэр хүмүүсийн юу гэж байна. Хамаагүй. Хадам ээжийн яруу алдар бодар тугай харин дотроо бүдүүн гэсэн задар тугай гэдэг дууд шүү дээ. Би нэг тийм олон хөлтөд бол сонирхол төрдөг шүү дээ. Яг жоохон хөшрөөл аюулслаг монголчууд гээл тэнгүүд яацын төрж байгаа бүгдээсээ Би бас нэг сайн ойлгоогүй нэг. Бороо хүмүүсийн сонгоцсон юм уу яацын мэдгүй бүгд л тэрний талаар бичлээ юм ядаргаатай. Яг гоо дэж бодсон ч гэсэн бичихгүй байж болно шүү дээ. Тийм үстэй. Яагаад заавал бүгдээрээ бичих хэрэгтэй. Надад амар тэнэг санагддаг шүү дээ. Яг зурагтайгаа ямар ч хавцалтаагүй. Яагаад тэгж үлээ бичиж би бол 30% таа байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр хайртай хүн харддаг юм. Надад яг 30% байдаг. Тэгэхээр энэ л одоо хэдүү байна. Гэхдээ царайлаг хүнтэй байхаар айгүй хэцүү те. Яахан юу хийж яваа гэдэг хэцээдэг. Цаажид санаа зовсол байхгүй гэж хэлдэг юм. Гэхдээ цаажид чи хайрг болчлаа гэвэл чи хүүхдээ бодон хамт байх шүү салах уу? саллаа шүү дээ. Би яг нэг хүнтэй хамааралтай байхын тулд төрөг үздэг. Би яг ямар нэгэн зүйл бүтээх ч юм уу өөрөөрөө кайфтай амьдрах гэж л төрсөн үстэй. Тэгээ уусал хүн л хүн шүү дээ. Тэгэл мөнгөн туртай эмэгтэй хүмүүс загвар өмсдөгч гэсэн байж л байгаа. Чойж их юм болох уу? Ийм юм аа, тийм юм аа. Араа. Яг зөв нөгөө эмэгтэй хүн илүү шаардлага өндөртэй их юм нэх тусам эрэгтэй хүн илүү сайн явдаг юм. Гадаад ч нөгөө нэг яг шопинг стрит гэдэг байдаг болохоор аяга амарчлал санагддаг. Бодомжаараа хүмүүс юм шүү дээ. Манай хороолч гэсэн манай шопинг стрит шүү дээ. Тийм үстэй. Хорооллоор бол би үстэй битүү хэсгэд бол хувцлаад гараа авсан. Их сурууч ихэд ном уншижсэн. Тэгээд миний арчилсан ном ба. Оо зөө. Англи хэл гэж. Англи хэл дэвтэй. Do you speak English? Загвар өмсгч ч юм болохоор тийм бүрхэн байх бол шаардлага байхгүй. Чи хөөх юм шиг юм уу? Мэдгүй би. Тэгээд хөөх бүхс гэснээс Ноорагийн загвар өмсгч байхгүй. Уучим сэтгэлд уул бүсгүй